Индонез улсын зүүн хэсэгт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон улмаас хамгийн багадаа 51 хүн амиа алдаж 5,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүллээ. Бэм гарагийн өглөө зүүн нусаа Тэнгара мужид болсон энэхүү хүчтэй газар хөдлөлт нь хөрсний гулгалт үүсгэж зам харилцааг богдуулсан байна. За тус улсын эрүүл мэндийн дэд сайдын мэдээлснээр гамшигын улмаас 36 хүн хүнд 77 хүн хөнгөн бэртэж гэмтсэн байна. Энэ нь 2022 онд баруун Жава мужид олон зуун хүн амьд хүрсэн газар хөдлөлтөөс хойш хамгийн их охирол дагуулсан гамшиг болж байгаа. Анхны хүчтэй чичирхийллийн дараа 341 удаагийн чичирхийлэл бүрдэгдсэн бөгөөд Сика бүс нутгийн 3300 гаруй иргэн аюулгүй газар өөрсдөө нүүх эсвэл спортын ордонд хорогдож байна. Зарим иргэд нурсан байшингийнхаа гадаа хулдаасаар хийсэн түр оромжийн дор хоног төөрүүлж Маумери бомтын хотын эмнэлгийн гадаа хасарт хүмүүст эмнэлгийн тусламж авч байна. За Сика хотын орлогч даргын хэлснээр бараг бүх оршин суугчид байшин дотор орохоос айж гадаа майханд эсвэл үүдний өрөөндөө унтаж байна. За Индонезийн засгийн газрын зүгээс гамшигын бүсэд 3500 гаруй цэрэг цагдаагийн албан агштыг дайчлан ажиллуулж байна. Аврагчид хөрсний гулгалтад боогдсон Маумери хотын зарим хэсэгт хурж утсан хэдий ч нурангад дарагдсан болон сургуу болсон хүмүүсийн тоог хараахан эцэслэн гаргаагүй байна. Гамшигын улмаас 1300 гаруй байшин барилга эвдэрч сүйджээ. Индонезийн Гописгийн агентлагийн мэдээлснээр тухайн газар хөдлөл болсон бүс нутагт өмнө нь 1992 онд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж асар их хохирол учруулж байжээ. 290 сая хүн амтай Индонез улс нь тектоник хавтангуудын огтлолцод дээр буюу газар хөдлөлт галтуулдаа идэвхтэй бүс болох номхон далайн галт цаграг дээр оршдог. Энэхүү газар зүйн онцлогоос шалтгаалan тухайн улсад газар хөдлөлт болон галтуулын дэлбэрэлт давтамжтайгаар гардаг байна.